머리가 좀 빠지는 게 시작됐을 거예요. 근데 뭐 지금 상태는 되게 좋으세요. Нийт дагзаараа бол энэ жоохон өндөртэй байгаа. Тэр үл ойлгомжтой тий. За сэтгэл сайхан байна. Нэмлэг дээр хурж ирээд ерөөхдөө өвс суулгах нөгөө дагснаас болцоо авч яг энэ урд суулгах ургаанд ороод 17 онсон байна. Гам жоохон бас ингэ багасч байгаа гэх. Баяртай. Өсөөс суулгаснаас хойш юм шинэ имижтэй болсон байгаа. Тий. Энэ тухны урдуур нэг юм мөөгөн хэлбэртэй. Энэ дотор нэг бүтээл явагдаж байгаа. За энэ хараа. Одоо энэ чинь бүр ийм ш нь нэрэ. Эндээс аваад суулгасан юу ч байхгүй шарах байсан ус иймэрхүү ингээ ургачаад байгаа юм. Одоо эдгээр ингээ бүгд унж дуусаад тэр нэг 3-7 хоногийн дараа буцаад миний өснүүд яг оргиороо ургаж эхлэхээр ерөөхдөө 10 сарын дараа. За ер нь жилийн дараа ихтэй болоод ингээ тухны хэмжээ их багассан. Миний тухны стандарт бол хүнийх ингээд ийм хөмсгөнөөс ингээд яг 4 хуруу байх хэрэгтэй юм байна. Тэгээ минийх бол ингээ хөмсгөнөөс 7-8 хуруу байсан юм уу. Духан дээр баг нүүр багтчихаар юм. Энийгээ бол яг бас жоохон багасгаад ингээд стандарт болгоод унжийн имлэг маш гоё хүлээж авдаг, маш гоё чадварлаг, сайн имлэг. Өрөөнд дээр нэг хөрөнгө битүүл бидний үздэг сериал кинонуудаар гардаг хүмүүсийн зураг байх юм тэгээд амар гоё сэтгэл өндөр байна. Тэгээд унжийн имлэгийн бүх эмч нартаа миний зүгээс маш их талархаж байгаагаа илэрхийлье.